За сайн байцгаана уу? Би өнөөдөр яаж тэ скиак хийх вэ гэдэг талаар зааж өгнө. Эхлээд Shizuku гэж хагаад энэ Shizuku тэгээд нэг одоо татна заяа. Тэгээд татсныхаа дараа Z-hub гэж хагаад тэгээд нэг татна. Одоо татчих. Та одоо энэ Z-hub татаад нэ. Нэнгүүд одоо нэг 5900 diamond зинтэй энэ дээр дарахгүйгээр шууд болиулаад тэгээд Shizuku permission гээд тэгээд open Shizuku гээд тэгээд одоо тэгээд энэ Shizuku руу оруулчихна. Тэрний дараа цохиргоо руу ороод энэ ч нэг ийм нэг анхааруулгын тэмдэгтэй анхааруулгын тэмдэгтэй юун дээр дараад тэгээд энэ дээр дараад энэ сүүлээс хоёр дахь дээр дараад тэгээд энэ загварын дугаар хэд дарна. Тэрний дараагаар Shizuku руу ороод bagging тэгээд энэ дээр дараад асаагаад гараад developer options гээд доош нь гүлгэж агаад энэ одын унтраалттай байх хэрэгтэй. Тэгээд энийг асаагаад батлах дээр дараад тэгээд одоо энэ дээр дараад тэгээд одоо ийшг ороод хослуулсан тэгээд кодор гэдэг ийм юм байгаа. Тэгээд энэ дээр дарангуут код гарч ирнэ. Одоо 9230 63 илгээх гээд за open to Shizuku now гэж гад одоо бүгд Shizuku руу буцаж ороод start дээр дараад тэгээд 3 секунд хүлээчих юм бол ингээ болчихоо. Тэгээд одоо буцаад Z-hub руу ороод тэгээд одоо энэ дээр дараад permission гээд энэ permission дээр дараад тэгээд Shizuku permission гээд open to Shizuku allow RT time гээд ингээ болчихоо. Тэгээд хүссэн юугаа батарейхаа юуг хагч болно. Тэгээд одоо би юу хагдах гэхээр тэгтээ хаас энэ хагчин байгаа дээ. Зөвхөн Android Samsung дээр л болдог. iPhone дээр болдгоо шүү. iPhone дээр болдгоо энэ хак. Өөрөө тоглодог батарейхаа хакийг энийг хак. Этодор юу жи? Одоо бичлэг үзэн. Одоо бичлэг одоо үзснийхаа дараа skip хийгээд тэгээд одоо энэ чинь ингээд татагдана. Батарейхаа скинийг татна. Тэгээд энэ хак чинь тэгээд зөвхөн чамд харагддаг. Бусад хүнд харагддаггүй. Хак ч үзаа. Тэгээд бусад хүнд харагдахгүй болохоор тэгээд ингээд болцоо. Одоо Mobile Legends руу орсон байсан бол устгаад. Тэгээд Mobile Legends руу орно. Ороод байгаа бол хак хийгдсэн байгаа. Би тэгээд бусад батарей хак хийсэн байгаа. Бусад батарей хакчижтэй нэг Hayabusa-гийн хак л хийсэн байгаа. Нэг Hayabusa-гийн хакийг хийсэн байсан. Энэ
Энэ хаяа бусыг хашиг хийлмэс тэгээд энийг хашиг хийсэн. Энэ одоо харъя та. Энэ тоглож үзье. Ahoy, matey! Ini. Хайпса. Тэгээд энэ дээр болохоор ихтэй хоёр хол скяк хийж болдог. Тэгээд олныг хийгээд юм бол гажуучдаг. Welcome to Mobile Legends! За ингээд миний ингээд дотоорын юу жий явж байгаа юм да. Тэгээд айл харагдахгүй. Reaches the battle. Хөл чамд харагддаг. Smash them! Тэгээд атакт титаны хакийг хийж үзүүлэх үү? Окей. Атакт тасны хакийг хийж үзүүлээ. Атако тасны хакийг хийхэд бол заавал энийг буцаад нөгөө нэг скил хак хийсэн байсан бол энэ дээрээ дараад хүн дээрээ дараад заавал ингэж инжектэлж хийж тэгээд дахиад өөр хак хийх боломжтой. Атакт таны хакийг хий. Атакт таны энэ Эрен гэж байна. Эрен гэж онда. Одоо л Эренгийн скин Итодороогоос илүү санагцсан. Угаасаа амар том болдог. Болцоо. Одоо мобайлоо устгаад. Тэгээд буцаа орж үзье. Татагдаагүй байх юм бол би сух гэсэн үг. Татагдсан байх юм бол миний хак үнэн гэсэн үг. Татагдаагүй байх юм бол миний хак худлаа гэсэн үг зөө. Тэгээд надаас diamond хэрэгтэй байгаа. Diamond хэрэгтэй байгаа. Тэгээд энэ эргэсний дугаар дээр тэгээд жоохон diamond хийчихэд тэгээд би баярлаа шүү за. За тэр яах вэ? Атакт та. Атакт та. За тоглож үзье ба. Би атакт та нар л тоглоо. Эренгээр Хайпса. Тэгээд энэ Legend Vengeance скинийг бол бас хактаж болдог. Бүх төрлийн скинийг хактаж болдог. Тэгээд emote recall байна. Тэгээд тиймэрхүү юмнууд хактаж болдог. Тэгээд дахиж хэлэхэд 5 seconds. тэгээд хакийг бол зөвхөн Android, Samsung дээр л болдог. Яа, хөөдрөө чамтай ганц үзчихмээр. Хаач нэ. Надад сайгаа юу те. Хэрэг би чиний найз байна. The fuck тийч юу хараа зогсоод байгаа чи. Хоёрыг толоорыг хараа зогсоод юм уу? Бум. Тэгээд миний видеог таалагдсан бол лайк заавал дараарай. Тэгээд утахгүй би тэгээд лайк дараад ах юм бол. Тэгээд лайк сайн дараарай. Тэгээд болж өгвөл надад diamond хийгээрэй. Тэгээд би кофеин дарах гэж байгаа шүү за. Diamond юм бол. За тэгээд бай.